бүх дэлхий дахинд. Даниэл 8 дугаар бүлэгт гайхалтай зөгнөлийг толилуулсан. Бид үүнийг 2300 уд шөглөөний зөгнөл гэдгээр мэддэг. Энэ ишиг зүйлгийн төгсгөлд хоёр зүйл тохиолдох болно гэдгийг Библийн бичвэр харуулдаг. Тэнгэрт ариун ордон ариусгагдаж, газар дээр 2300 жилийн турш хөл гიშгэгдэх, үннүү цэргэгдэх болно гэдгийг Библийн бичвэр харуулж байна. Өнөөдөр бид хоёр дахь тохиох зүйлд анхаарлаа хандуулах болно. Зөгнөлийн яг төгсгөл буюу 1844 онд өөр сүмүүдийн хэсэг хүмүүс Библийг сайтар судалж эхэлсэн бөгөөд Библийн няцаагдсан эсвэл мартагдсан үнэн байдаг гэдгийг ойлгов. Тэд эхлээд шашны хөдөлгөөн өрнүүлэх бололгүй байжээ. Тэдний цорын ганц хүсэл бол Библийн эдгээр үннийг сүмдээ аваачих явдал байв. Гэсэн хэдий ч эдгээр үннийг өгүүлсэн хүмүүстэй тулгарсан тэд 1863 оны 5 дугаар сарын 20-оос 24-ний хооронд 7 дахь өдрийн адвентистуудын ерөнхий чуулганыг зохион байгуулахар шийджээ. Үндэстэн, овг аймаг, хил, ард түмбэрт үннийг дэлхийд даяар тунхаглах үүрэг хүлээсэн, итгэмжлэгдсэн үлдгэсэд илчлэлт номод тэр бүх зөгнөл давтагдсан байдаг. 7 дахь өдрийн адвентист сүм дэлхийд даяар энэхүү сайн мэдээний дуудлагыг ойлгосон учраас ихэнх христ сүмүүдийн батлагдсан тогтолцоог тухайлбал сүм бүр өөрөө шийдвэр гаргаж дагахгүй байхаар шийджээ. Энэхүү тогтолцоо нь сүмийн ихэнх төлөвлөгөө, үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг орон нутгийн сүмд онцгой холбогдол өгдөг. Ийм хандлага нь дэлхийн алсын хараа хязгаарлаж, сайн мэдээг дэлхийн өнцөг булан бүрт хүрэхийн тулд бүх чуулга нэгтгэхээс сэргийлдэг аж. Бидний зөвнөлийн дуудлага дэлхийд даяар байдаг тул бид сайн мэдээ, их сурвалжийг овг хэл үндэстэн бүрт хурдан бөгөөд үр дүнтэй илгээх чадвартай системээр удирдах ёстой. Тийм ч учраас 7 дахь өдрийн адвентист сүм 1844 оноос хойш сэргээгдсэн захиасууд дэлхийд даяар хурдан хүрэхийн тулд бүх сүмүүд сургаал, номлол, нөөцөөр нэгдсэн төлөөллийн системийг нэвтрүүлэхээр шийдсэн юм. Хэрэв таны өргөлийг хамтарсан өргөлийн төлөвлөгөөний дагуу тараасан бол 50-60% нь орон нутгийнхаа сүмийн сайн мэдээний ажлыг дэмжихэд тусалдаг. 20-30% нь танай чуулганы бүс нутгийн сайн мэдээний хүчин чармаалтыг дэмждэг ба 20% нь дэлхийн сайн мэдээний санг үргэлж дэмжиж сүмийн дэлхийн сайн мэдээний бүх хүчин чармаалтад тэнцвэртэй дэмжлэг үзүүлдэг үлээ.